улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтэй хамт улсын их хурлд өргөн мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлцүүлгийг төсвийн болон эдийн засгийн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хамтарсан хуралдаанаараа явууллаа. Төсөл санаачлагч дэлхийн зах зээл дээрх түүхэн эдийн үнийн огцом өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдал, инфляцийн бодит өсөлт, мөнгөний бодлогын үндсэн чиглэл зэрэгт нийцүүлэн төсвийн тодголын төслийг 3 сарын хязгаарлалтгүйгээр өргөн мэдүүлэх, эрх зүйн боломжийг бүрдүүлэх, цаг алдалгүй төсвийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаа олголтын 20%-ийг шаталсан хэлбэрээр нэмэгдүүлж 100 хүртэл хувьд хүргэх зохицуултыг хүчингүй болгож 20 хүртэл хувийг буцаа олгохоор нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус боловсруулсан байна. Хуулийн төслүүдийг парламент цагийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Байнгын хоруудын хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлцэх үед улсын хурлын гишүүн Соронзон болд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үрийг засгийн газрын үрийн нийт дүнд тооцсон эсэх, хоримтлын санд төвлөрүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ногдол ашигын хэмжээний талаар улсын хурлын гишүүн Батболд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, татварын буцаа олголтын шатлалыг бууруулснаар улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар төсөвт тодтгол хийх боломж бүрдэх хэсэх улсын хурлын гишүүн Алтан хуйг Монгол улсын 2026 оны төсвийн орлого бүрдүүлэлтийн төлөвлөгөөний биелэлт мөн 2025 оны төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор урьдчилан төлөвлөсөн татварын төлбөрийн дүнгийн талаар улсын хурлын гишүүн Болормаа иргэдийн амьдралын бодит нөхцөл байдалтай уялдуулан дунд хугацааны төсвийн төлөвлөлтөнд инфляцийг хэрхэн тооцсон гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулахаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар улсын хурлын гишүүн Мандахай дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд инфляц, ажлын байр, ядуурлын түвшин, малчтын бодит орлогыг хэрхэн нэмэгдүүлэн тооцсон талаар болон Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлтэй хэрхэн уялдуулсан талаар улсын их хурлын гишүүн Инх цэцэг засгийн газраас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт зөвлөмжийг тосгосон эсэх энэхүү зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай эрх зүйн зохицуулалт байгаа эсхийг тодруулж эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад салбарын урсгал зарлыг бууруулахтай холбоотой санал зөвлөлийн дүгнэлтэд тусгагдсан эсэх улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олох боломжтой эсэх талаар улсын их хурлын гишүүн Заяа бол инфляцид нөлөөлж байгаа хүчин зүйлс болон инфляцид иргэдийн худалдаа авах чадвар, эдийн засгийн идэвхжүүлэлт хэрхэн нөлөөлж байгаа талаар мөн махны бэлтгэн нийлүүлэлт, логистикийн тогтолцоог бий болгох, Евразийн эдийн засгийн холбоо, бүгд найрамдах Үзбекистан улс болон бүгд найрамдах Солонгос улстай байгуулах хэлтсээрийн хүрээнд Монгол улс ялангуяа баруун бүсийн зах зээлийг тэлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар улсын их хурлын гишүүн Очрот нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон үндэслэлийн талаар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан улсын их хурлын гишүүн Соронзон болд төсвийн доктортой байдлыг хангах үндэслэлээр төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар улсын их хурлын гишүүн Прудова эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн богино хугацааны бизнесийн үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор улирлын шин чанартай жижиг дунд бизнес эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөд хамруулах, том аж ахуйн нэгжүүдтэй засгийн газар хэлтсээр орох зэрэг асуудлыг тусгасан үнийн өсөлтийн төлөвлөгөөг боловсруулж ажиллахад анхаарах нь зүйтэй талаар улсын их хурлын гишүүн Мандахай төсвийн зардлыг өсгөж эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсөн байгааг анхаарах улсын их хурлын гишүүн Батсуур үнийн өсөлттэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын
зардлын өсөлтийн зөрүүг 2027 оны төсөвт тусгахад анхаарч ажиллахын зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн очроод хөрөнгө санхүүжилт шаардлагатахгүйгээр гүйцэтгэж болох асуудлыг бодлого төлөвлөлтийг гаргаж боломжит хувилбар бүхий ажлуудыг хийж гүйцэтгэх зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ганбаатар Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг сайжруулахтай холбоотой хуулийн төслийг Улсын их хурлд дахин өргөн мэдүүлэх, өрхийн бодит орлогоос илүү зээдийн хэмжээ өсөж ядуурл нэмэгдэж байгааг анхаарах арга хэмжээ авах зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Золж Жаргал эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засаг дахь төрийн оролцоо, татврын ач холбогдолыг бууруулж, хувийн хвшлийг дэмжихэд чиглэсэн зарчмын өөрчлөлтүүд хийгдэхгүй байгааг анхаарах талаар Улсын их хурлын гишүүн Жаргал сайхан Монгол улсын 2026 оны төсөвт зөвхөн багш нарын цалин нэмэгдүүлэх санхүүжилтийг тусгаж баталсан байтал засгийн газар хуулийг хэрэгжүүлэхдээ багш нарын цалин нэмэхийн зэрэгцээ боловсролын байгууллагын ажилчдын цалин давхар нэмэгдүүлж төсөвт ачаалал үүсгэсэн мөн түлш эрчим хүчний томоохон төслүүд дуусгахад анхаарч ажиллахын зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ган Төмөр засгийн газараас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оюутлогоо зээлийн хүүг бууруулах, гадаад бондын өрийн хэмжээг багасгах зэрэг эдийн засгаа тэлэх чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Улсын их хурлын гишүүн Сэд Дорж олон улсад хэрэгждэг сайн туршлага болох үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бүх насны сурагчдын өсөлт, хөгжил, сурлагын амжилтанд эерэг нөлөөлөл үзүүлдэг гэсэн судалгааны үр дүнд үндэслэн төсвийн хүрээний хязгаарт багтаа Монгол улсын 2027 оны төсөвт энэ хөтөлбөрт шаардлагадах зардлыг тусгах нь зүйтэй талаар тус санал хэлсэн болно. Төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 29 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлаар санал хураалт явуулахад төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуйуу 56.4% саналаар нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуйуу 51.3% саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хилцүүлэг явуулсан талаарх төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.